Дэлхийд дунджаар хүн өдөрт 7 цагийг дэлгэц ширтэж өнгөрүүлж байна. Тэгэхээр бид нар унтах, хоол идэх гэдгээс бусад бүх цагаа дэлгэцтэй өнгөрүүлж байгаа гэсэн үг. Тэгээд энийг үзэж байгаа танаас би таны хобби чи юу вэ гэж асуух юм бол энэ асуултанд хариулж чадах айгүй цөөхөн байх. Магадгүй бүр байхгүй ч магадгүй. Яагаад гэх юм бол дэлгэцнээс гадуур өөрийн гэсэн хоббигүй байх бүр цаашлаад өөрийнхөө хүссэн зүйлээ хийж чадахгүй байгаа байдал бол нэг хүний бас манай үед тулгараад байгаа хамгийн том асуудал болоод байна. 10-20 жилийн өмнөх ээж аваахаа үеийг бодох юм бол айгүй тийм тайван байсан юм шиг санагддаг шүү дээ. Адилхан өдөрт 8 цаг ажилладаг байсан. Тэрнээс ч олон цаг ажилладаг байсан байж магадгүй, түгжрэлтэй байсан байж магадгүй. Тэгсэн ч гэсэндээ хаспитал сайн болгон BBT-гээ уулзаж ярьж хөөрч нэг л тийм одооны завгүй амьдралыг бодох юм бол хамаагүй өөр амьдрал биднэр төсөөлөгддөг тийм үү. Гэтэл 21-р зуунд орчин үед мэдээж техник технологи хөгжиж байгаагийн дагуу бид нэр бүгдээрээ утасны амралтай болж байна. Brain rot гэдэг үгийг сонсч байсан байх нь бол өнгөрсөн жилийн Оксфордын онцлог үг. Brain rot гэдэг үг бол тарих, муудах, бүр цаашлбал тарих ялцрах асуудлыг илэрхийлдэг. Энэ бол зөвхөн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хошигнол биш, бодит байдал болчиход байна. Дэлгэцийн хэд хамаарлаас олж хүн төрлөختөн төвлөрөх чадвараа хулгайлуулж бид нар урт бичлэг үзэж чадхаа болж энэ бичлэгийг магадгүй та 1.5 дээр үзэж байгаа байх. Бид нар мартамхай болчихно. Хамгийн гол нь бид нарыг аз жаргалтай болгодог, сэтгэл хангалуун болгодог зүйлсээ хийж чадахгүй зөвхөн өрөөнийхөө буланд уцтайгаа өдрийг өнгөрүүлдэг тийм ганцаардмал хүмүүсийг бий болгож байна. Энэ үед хобби бид нарыг дахиад дахин сургах хамгийн том арга болж гарч ирж байна. Тэгэхээр энэ бичлэгээрээ би танарт хобби яагаад чухал, тэрний цаана тархинд юу болдгийг, тэгээ хоббины хамгийн том 4 англи хэлийг танилцуулах болно. Тэгэхээр тань бичлэг зөвхөн үзээд өнгөрөх бус доод description хэсэгт би танд бүглөөд өөрийнхөө хоббиг олж болох темплейт оруулчихсан байгаа. Тэгэхээр тэрийг бас татаж аваад ажиллаад ямар нэгэн үйлдэл хийх рүү хөтлөх тийм бичлэг болохыг хүсэж байна. Энэ машинд хэрвээ өөрийн гэсэн дадлыг бүтээмээр байгаа эсвэл хилээ сайжруулмаар байгаа хүмүүс байх юм бол манай Enable-ээс та бүхний мэддэгчлэн өглөөний уншлагыг явуулдаг байгаа. Манай өглөөний уншлага бол бүртгэлээ авч байгаа. Тийм учраас та бүхэн доод description хэсэг дээрх линкээр бүртгүүлэх боломжтой шүү. Өглөөний уншлага дээр бид нар юу хийдэг вэ гэхээр өглөө болгон 1 цаг англи хэл дээр academics-ийг уншиж орчуулаад дундаас нь шинэ үг зэржүүлдэг байгаа. Өглөө эрт үлийн хэлхэн дээр англи хэлээ уншсанаар хэлний мэдрэмжтэй байгаа зогсохгүй. Өглөө эрт сэрснээрээ цаашдаа өглөөний дадлуудаа хийх боломжтой. Тэгээд энэ жилээс өглөөний англи хэлний уншлага маань болохоор давхар оройн 4 анги гаргасан байгаа. Ягаад гэх юм бол өглөөний уншлага дээр би давхар 4 ярьжсэн чинь зөвхөн өглөө ингээд хүн дүнгэрч сэрсэн тийм байхад өглөө хүнд 4 яриад тахаар хэцүү санагдсан. Тэгэхээр өглөө бид нэр жуулах шинэ үгэн дээрээ төвлөрч өдөрт доор хаяж 20 шинэ үг цээжлэх буюу сар дуусахад бол 500 шинэ үгийн зантай болох бол орой бид нар IELTS-ийн бодит уншлагын сэдвээр ажиллаж дунд акцент шатны дүрмээр төвлөрөх юм. Тэгэхээр нэг төвшөндөө гацсан хүмүүс бол академик англиээ сайжруулах сонирхолтой хүмүүс байх юм бол доотлын description хэсэг дээр линкээр ороод сонирхоод үзээрэй. Ганц англи хэл гэлтгүү солонгос хятад хэлнүүд байгаа. Тэгээ мэдээж англи хэлээ эхлүүлмээр байгаа хүмүүс байх юм бол англи хэлний анхан шатны бүх дүрмийг жижигэн 5-15 минутын автобусанд ч юм уу ажилдаа явахдаа ч юм уу зүгээр л завсарлагаараа үзэх боломжтой бичлэг болгоод хуваачсан 100 дүрмийн хичээл маань гарчихсан байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань бас тэрэнд бүртгүүлэх боломжтой. Хобби гэдэг юу вэ гэдэг талаар ярилцъя. Хоббиг бол өмнө нь хүмүүс цагийн гарц хөгжүүлэх гэж шийдэг зүйл гэж боддог байсан бол одоо бид нар харах юм бол хоббитэй хүн амьдралдаа маш сэтгэл хангалуун хамгийн баян хүн шиг харагдаж байна тийм үү. Хобби яагаад чухал вэ гэдэг талаар ярих юм бол бид нар допамины талаар ярихаас өөр аргагүй болж байгаа. Тэгвэл допамины талаар хүмүүс аягүй их ярьдаг. Допамин гэхээр бид нар мэддэг юм шиг мэддгүй юм шиг байдаг шүү дээ. Ерөөсөө допамин гэж юу вэ гэхээр бидний хичээл зүтгэлийг шагнадаг шагналын гормон гэж ойлгож байна. Ан агналаа хүн яагаад ан агнах хэвээр агнах ч хэцүү шүү дээ. Амар шүү дээ. Би дандаа алуулчвал яах юм. Гэтэ тийм чи шагнал байгаа учраас бид нар ан хийж өөрсдийгөө тийж яадаг тийм өөрсдийгөө тийж хоол авах гэдэг тэр шагнал байгаа учраас бүхий л түүхийхийн туршид хүн төрлөختөн альва зүйллийг альва шагналыг олж авахын тулд хичээл зүтгэл гаргаж ирсэн. Өмнө нь яадаг байсан бэ гэхээр цэцэг ургууллаа, усаллаа, хүчин чармайл гарлаа. Цэцэг урангууд бид нар баярлдаг байсан. Шоо эвлүүлж сурах гэж маш их хөдөлмөр зарцуулагдана. Гэтэ шоо эвлүүл сураа дараагийн түвшинд гарахтаа бид нар бас баярлдаг байсан. Гэтэл одоо техник технологи хөгжснөөр хүчин чармаалт шагнал гэдэг байсан чинь хүчин чармаалтанд байхгүй болоо зөвхөн шагнал биднийг огт хичээхгүй байхад ирдэг болчихсон гэсэн үг. Яагаад бид нар уцаа оролдоод аз жаргалтай болчиход заавал гарчлах хэвстэй. Яагаад уцаа оролдоод аз жаргалтай болчиход заавал тэмдэглэл хөтлөх хэвстэй гэдэг зүйл бий болсноор бид нар жижигхэн зүйлд баярлахаа болчихдог. Тэгэхээр бид нар юм хялбархан допамин тасчих юм бол хэцүү юм хийхэд баяр хөөр мэдрэхээ болно гэсэн үг. Хэцүү юм хийхээ болно гэдэг бол хөвчгөө болно гэсэн үг. Digital anhedonia гэдэг ойлголт байдаг. Энэ нь юу вэ гэхээр өмнө нь таалагддаг байсан юм таалагдхаа болоход энэ биштэр тоглоод хэцүү ч гэсэндээ ялагддаг ч гэсэндээ аз жаргалтай болдог гэсэн бол одоо намайг юу ч аз жаргалтай болгохоо болно.
Харин нөгөө талаар дэлхийд дахин 83 мянган хүний дунд хийсэн судалгаагаар өөрийн гэсэн хоббитэй хүний тархины холбоосод хамаагүй хүчтэй, амьдралдаа ч гэсэндээ илүү сэтгэл хангалуун байдаг гэж гарч ирсэн. Тэгэхээр дэлгэцэн ямар нэгэн хамааралгүй буюу хоббитэй хүмүүс илүү аз жаргалтай урт удаан амьдардаг. Яагаад хоббитэй хүмүүс дэлгэцэн хамааралгүй байдаг вэ гэхээр тамхинаас гарч байгаа хүмүүсийн судалгаан дээр үндэслээд ярив. Туршилтаар тамхинаас гарч байгаа хүмүүсийг 2 хуваагаад эхний тамхинаас гарч байгаа хүмүүсийг зүгээр л тамхинаас гар гэж хүчээр гар гэж хэлчихсэн. Хоёр дахь төрлийн тамхинаас гарч байгаа хүмүүс тамхиных нь оронд хэрэглэх зүйл өгчихсэн. Жишээлбэл жижигэн чихэрч байдаг юм уу те. Эхний дээр тамхинаас гар гэж хэлчихсэн, тамхинаас хүчээр гарч байгаа хүмүүс бол хэдэн сарын дараа ихэнх нь буцаа тамхиндаа орж яхад нөгөө талаар оронд нь чихэр өгчихсэн ч юм уу те. Тэр тамхиных нь оронд өөр юм өгчихсэн хүмүүс тамхинаас илүү амжилттай гарч ирсэн. Ихэнх тохиолдолд биднэрт альва зүйлийг хийхээ болий гэх юм бол бид нар шууд гарчдаггүй тийм уцаа болий. Дэлгэцэн цагтаа лимит тавиал аппликейшнда устгалаа гэж бид нар буцаагаал хацчихдаг. Буцаагаал амархан бүтлгүүцчихэд байдаг. Тэрний маань гол шалтгаан гэх юм бол уц байхгүй болчлаа гэд айгуу там хоосон зай үүсчдэг. Тэгээ тэрний оронд тарих юу хийхээ мэдгүй байдаг. Нөгөөний тамхины жишээ шиг тухайн үедээ хийх юмтай байгаа зү чихэр эздэг ч юм уу. Хэдийгээр одоо тухайн үедээ гаргалж байгаа арга урт хугацаанд хэрэглэгдэхгүй ч гэсэндээ тэр сэтгэл зүйн хоосон орон зайг төхөх юм гаргаж ирсэн гэсэн үг. Тэгэхээр хобби гэдэг бол яг тэрнтэй адилхан бид нарыг дэлгэцнээс маань холдуулах чихэр юм. Арай гэртээ ирлээ Instagram, Facebook бүх сошиал медиаг устгацсан юу хийх вэ? Тарих үүдээ штэ тий. Тэрний оронд бид нар бүжиглэх, зурах, будах, өөрийнхөө наад жаргалтай болгодог тэр хоббигоо хийж болно гэсэн. Хоббитай болсноор бид нар альва зүйлийг хичээл сэтгэлээр олж авсан допаминтай болно. Тэгэхээр дэлгэцнээс гарч ирж байгаа допаминыг бид нар түргөө ол бүрэгрээр бодох юм бол хоббинаас олж авж байгаа допаминыг бид нар эрүүл салаат гэж бодох нь. Хоёр хоббины бид нар тасалдаг дараагийн зүйл альва зүйлд анхлан суралцагч байхыг зааж өгдөг. Ихэнх хүмүүс л тэрхээр амьдралд ямар нэг алхам хийхдээ яна би мяа харагдчихвол яах юм би энэ дээр ингээ муу байх юм бол яах юм бэ гэдэг зүйлээс айгүй хайдаг. Харин хоббитай болсноор ямарваа нэгэн зүйлд анхлан суралцагч байдаг ч юм те. Жишээлбэл миний жишээн дээр би одоо бичлэг хийхдээ айгүй муу байсан гэхдээ би муу харагдахаас айгаагүй гэдэг ч юм уу. Ягаад гэх юм бол одоо анхлан суралцагч байх ямар нэгэн зүйлд муу байна гэдэг бол миний хувьд зүгээр гэдэг ч юм уу. Тэр ойлголтыг бас өгснөөрөө альва зүйлийг зөрөгтэй эхлэхэд тус болдог юм шиг санагддаг. Жишээлбэл миний хобби зураг зурдаг байлаа гэхэд надаас мундаг зурдаг мэрэгжлийн зурагч бол хийгээр дүүрэн байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрч гэсэн байгаа. Учираас өөртөө итгэлч гэсэндээ эргээр нөлөөлдөг. Тэгэхээр хоббигоо яаж сонгох юм бэ? Сэтгэл судлаач Жо Винклийн хэлснээр хобби бол 4 зүйлийг хангаж авах хэрэгтэй. Хамгийн ихнийх нь тархийг унтрааж өгдөг. Тэртээ тэргүй өдөржингөө ажиллаа хийгээд айгүй стресстэй байгаа. Тэр ажлаас холдуулж өгдөг. Тархийг унтрааж өгдөг. Буюу миний бүх амьдрал тэр ажлаас хамааралтай биш те. Бид нар нөгөө өндгөө өөр цагсанд хийн гэдэг шиг миний үнц нь хэрэв би ажил дээрээ бүтлгүүдэх юм бол би өөрийгөө бүтлгүй амт ингэж дүгнүүлэхгүй буюу дахиад өөр зүйл рүү бидний тархийг хөтөлж өгдөг, тархийг унтрааж өгдөг тийм хобби байх хэрэгтэй. Миний жишээн дээр гэх юм бол компьютер дээрээ суугаа өнгөрүүлдэг. Тийм учраас миний хобби бол энээсээ эсрэг буюу хөдөлгөөн хийдэг хобби байх юм бол зүгээр Тэртгэн тайвшрах гэж байгаа. Гэхдээ яг шинэ хобби эхлэхэд нэг сандрах мэдрэмж байдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг бити холиорой. Тэр сандрах мэдрэмж бол байдаг зүйл. Гэхдээ түүнийг хийж авах үед сэтгэл санаа тайван, амгалан, айцгүй байдаг тийм хоббины талаар ярьж байгаа шүү. Гуравт гэх юм бол мастерлаж болох үз. Буюу бид нар агц гаргаж чадах үз тийм хобби байвал тархинд шагналын гормон ялгарснаар тухайн хоббиг урт хугацаанд хийх боломжтой. Хамгийн сүүлийнх нь хянах боломжтой. Өөрийнхөө хурдаар өөрийнхөө хэмжээгээр хийж чаддаг. Хоббины хамгийн том дөрвөн ангилал бол бүтээлч, оюун ухааны, биеийн эрүүл мэндийн, эргэн тойрныхаа хүмүүстэй холбоо бий болгодог гэсэн ийм дөрвөн төрлийн хобби байгаа. Тэгэхээр эхнээс нь хэлээд үлээ ярилцъя. Тэр хүмүүс бол би зурж бодохтаа мó, миний бүтээлч чанар муу учраас би бүтээлч хоббитай байж чадахгүй гэж ярьдаг. Миний хувьд ч гэсэндээ би бүр 10 жилдээ манай математикийн багш намайг айгу муухай зурдаг. Чи ингэж муухай зурдаг юм биш гэд загинжсэн байхгүй юу? Бүр математикийн багштай. Тийм учраас би өөрийгөө айгу муу зурдаг. Би урлагтаа муухай юм байна гэж бодоод юусоо тийм урлагийн бүтээлч тийм хоббиг сонгодоггүй байсан. Гэтэ ягаад чи 17 татаа би ингээд хоббитай болмоор санагдсан юм шиг аа. Гэтэ тэр дундаа гоё бүтээлч хоббитай болмоор санагдаад өөртөө юкулеле авч ирсэн. Тэгээд ягаад ч юм би тийм яхтар нэг урлагийн мэдрэмжгүй хүн бишлээс юм шиг байлээ. Тэрийг бол YouTube-ээс ингээд сураад хийжсэн. Айгу мундаг биш ч гэсэндээ өөрийнхөө хэмжээндээ сурч ирсэн. Тэгэхээр хүн болгоны дотор бол тийм бүтээлч юм гэрлээдэг. Тэр гэрлээ бол яаж л илэрхийлж болно. Бүтээлч байдлын хамгийн гоё юм гэх юм бол ямар нэгэн хайрцагт байхгүй хин нэгний стандартад хүрэх шаардлагагүй. Тийм учраас зурж бодож сурдаг ч гэдэм үү те. Тийм хоббиг бол эхлүүлж болно. Бүтээлч хоббинд зурах, бичих, хөгжим тоглох, зураг авч болно. Зураг авах бас айгүй гоё хобби шиг санагддаг. Гар урлал байж болно, хоол хийх гэж болно, эсвэл бичлэг хийх гэж болно. Дараагийн хоббины төрөл бол оюун ухааны хобби. Энэ дотор ном унших, шинэ хэл сурах, аялах байж болно. Аялах надад бол айгүй гоё хобби шиг санагддаг. Дэлхий дээр өөр
соёлтой хүмүүс яаж амьдарч байгаа тэрийг нь судлах, бүр цаашдаад өөрөөсөө өөр хүмүүсийг хүлээн зөвшөөрөх, хүндлэх, ойлгох гэж хичээх гэдэг маш олон EQ-тэй холбоотой чадваруудыг хөгжүүлдэг юм шиг санагддаг. Энэ дотор бүжиглэх гэж болно, йог гэж болно, пилатес гэж болно. Миний хамгийн дуртай хобби бол йог. Монголд би яг гэп авахдаа 1 жил мөс сурч байсан байхгүй. Мөс тахад би намрын хичээл дотор ингээ йогийн хичээл гэж байдаг. Тэгээ би сонирхоод йогийн хичээл аваад анхудаа йогийн сургалтанд яваад хийж үзчихсэн. Ганцаараа байсан бол тэгж үзэж йогийг сонирхож хийхгүй байхсан баг. Гэхдээ яг йог хийх үед бол миний бие тайвширч байгаа, биеэ мэдэрч байгаа, миний бие уян хатан болж байгаа. Тэгээ яг бясалгал хийж байгаа юм шиг айгүй гоё. Дараалалсан хөдөлгөөнүүдийг хийх бол надад үнэхээр гоё санагдчихсэн. Тэгээ одоо ч йог бол миний хамгийн дуртай хоббинуудын нэг. Хувийнхаа зүгээс бол яг дөнгөжцгөл хийж эхлэх байгаа хүмүүс байх юм бол шууд жим хийж эхлэхээс илүүтэйгээр бас юм йогоос эхэлж үзээсэй гэж бол хүсэж байна. Пилатес усан цэлэлт хийж болно, уулан талхах хийж болно, хадан давирах хийж болно. За, бясалгал хийж болно. Би бол бясалгалтаас айгүй дуртай. Ялангуяа миний тархингээ бүр айгүй дүүрчихсэн байх үед бол би нэг 10 минутын ч юм уу заавал тэгж олон цагаар бясалгал хийж гэнэ гэж одоо кинонд гардаг шиг суух шаардлагагүй шүү дээ, тий. Одоо орчин цагт маш олон бясалгалын техникүүд гарчихсан. Өглөө оройдоо 10 минут ингэ амьсгал дээрээ төвлөрч өөрийнхөө өдрөлийн системүүдийг тайвшруулах дуртай. Тэгэхээр бясалгалыг бас хаад манд сонирхоод үзээрэй. Хамгийн сүүлийнх нь болохоор холбоо гэж байгаа. Холбоо гэдэг маань л тэгэхээр бусад хүмүүстэй холбоо бий болгох бүхий л төрлийн үйл ажиллагааг оруулж болно. Жишээлбэл найзуудтайгаа хамт тасгал хийх гэж болно, хамт хоол хийх гэж болно, эсвэл хамтаа тогтмол ууланд гарч болно, эсвэл найзуудаа ингээд оройн хоол хийх гэрчтэй урьж болно, эсвэл өөрийнхөө сонирхол нэгтэй хүмүүстэй клуб бий болгож болно, номын клуб бий болгож болно. Заавал хин нэгийг хүлээх биш, өөрөө тийм клуб эхлүүлж болно. Түрүүн хэлсэнчлэн юм шиг зүгээр үзээ зогсох биш. Та нар Dotting Description хэсгээс нь бэлэн темплейтэд дэж байгаа хийж үзээд аль нэг хоббиг нь энэ 7 хоног store хайж 30 минут хийж үзээрэй. Миний зүгээс зөвлөх зүйл бол зөвхөн нэг төрлийн хобби хийж үзээд хаях биш, олон төрлийн хобби хийж үзээд нэг хоббиг нь одоо 1-2 удаа хийж үзээд өөртөө тохирох ханаа тохирохгүй байна уу гэдгийг нь үзээрэй. Наа чиг одоо йог тийм гоё гэдгийг мэдгүй явж ч бас магадгүй шүү дээ, тийм учраас дуртай зүйлүүдээ жигсаагаад бүгднийг ингэж хийж үзээд өөрийгөө тушаарай. Алдах юм байхгүй шүү дээ, тий. Хэрвээ энэ бичлэгийг энэ хүртэл үзэж байгаа бол таны тарих одоо хотл шин зүйлийг хайж гэн, бүтээлч зүйлийг хайж гэн. Тэгэхээр энэ мэдрэмжийг юусоо алдуулж болохгүй шүү. Таны хобби юу вэ? Эсвэл сурахыг хүсэж байгаа хобби тань юу вэ? Дотлын коммент сект хаваалцаараа бусад хүмүүс ч гэсэндээ түүнээс санаа аваг. Тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээрээ уулзцгаая.